За жорлонгоо өөрчлөлтийн багийнхан зайсангийн миний дэлгүүрийн хажууханд байдаг отог гэдэг спорт аяллаа барааны дэлгүүрт ирээд байгаамаа. За энэ спорт аяллаа барааны дэлгүүрт бидний одоо жорлонгоо өөрчлөлтийн хичээлийн явцад үргэлж зааж исэн нэгэн жорлон шинээр одоо худалдаанд ирж байгаа сорог дуулаад бид нар бол яараа ирсэн. За та өөрийг танилцуулчихгүй. Сайн байна уу? Өнөөдөр минь төргий. За би энэ отог аяллаа дэлгүүрийн байна борлуулалт маркетинг хариуцсан юм менежер Одгөрл байна. За манай жорлонгоо өөрчлөлтийн хичээлийн явцад бид нэр бүтэн жилийн турш хичээл заахтаа аяллаар явж байхдаа эко аргаар бийцэх аргыг маш их заадаг л да. Тэгээ ганцхан тэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр нөгөө бараа нэрсэ байдгүй, дэлгүүрүүдэд байдгүй. Тэгээ танад одоо манай хичээл заадаг жорлыг ирсэн сургадуулаад бид нэр багаараа хурж ирсэн. За тэр жорлонгоо танилцуулаач бид нарт. Сайн байна. За бид нар бол за энэ аялал жуулчлалтай холбоотой өмнөд дагаад одоо хөдөө орон нутагт хээрт одоо бид нэр нойлын асуудал бол ариун цэврийн асуудал одоо яаж хийх вэ гэдэг дээр бол анх энэ бизнес эхлснээс хойш л бас санаа тавьж ирсэн. Үүнтэйгээ холбогдвол одоо манайд аяллаа одоо дүүш нойлоор ашигладаг одоо юм майхныг бол бид нэр одоо оруулж ирээд одоо 3 жил болж байна. Яг одоогор бол зуны бизнес дууссан учраас манайд тэр бүтээгдэхүүн маань ер нь бол дууссан байна. Зарагдаад дууссан. Гэхдээ дээр нь одоо энэ таны одоо явуулж байгаа энэ манай хичээл дандаа хичээлтэй холбоотойгоор бид нар юу бодож ирсэн гэхээр одоо энэ Монгол орны нөхцөлд эко нойлыг одоо бид нар бас хийхэд нь ямар дэмжлэг байна гэж бодож байгаад одоо ийм хурц байгаа юм л да. Та тэр хурцээ үзүүлж чадах. За. Манай хичээл болгон дээр хурцны тухай хичээл заадаг. Гэхдээ хурц ямар үнэтэй байдгийг, ямар хөө хэмжээтэй юм. Хурц бол одоо хурцхээр бид нар бас ингээл нэг ингээл том юм бодоод байгаа л да. Тэгэхээр одоо бидний одоо хэмжээ бол аль ч автхантай бариад байгаа. Одоо бидний нөгөө эко 0 зориулсан хурц бол ийм л байх юм. За энэ бол эко 0 байх нь шүү дээ. Манай жорлон байх нь. За ингээд энэ автханд багтдаг. Одоо энэ дотроос бол айгүй гоё хурц гарч ирнэ. За ямар ч ингээ уутнаас бол ингээд энд ингээд үсэндээ зүүж болох юм. Цүгнээсээ өлөгч болно. Маш хөнгөн. За энэ өөрөө бол үний хувьд одоо 10,000 төгрөг байна. За 10,000 төгрөгийн эко жорлон. За энэ стайл төмрийн хувьд бол маш ган сайтай. Тэгээд их хөгддөг. За ингээд чагтлаад юу төгжигч. Ишин ингээд төгжигч чинь. За энэ өөрөө стайл сайтай ийм маш ган сайтай төмөр учраас баргийн газрыг авахд бол одоо энэ ирэмгэн нугарахгүй тэгээ хотоохгүй уурахгүй. За ийм хэлбэртэй. Зүгээр хувь хүн одоо ингээд хөрсийг ухаж аваад. За энийг би яг одоо худалдаж аваад яг одоо хөрсийг яаж хэр зэрэг үнэхээр баг зэргийн хөлтөлтөй байгаа шүү дээ. Одоо тэр хөнгөөр яг өнгөө хөрсийг яг малтаж чадж байгаа гэдгийг туршичаад ирэх болох уу? Болж байна. За тэгээд бид нэр яах гэдэг нь вэхээр бид нар хичээл дээр юу гэж заадаг вэ гэхээр хурц бол зөвхөн өнгөө хөрсийг одоо малтаж өгөөд тэгээ өнгөө хөрснийхээ доотлолт бид нар бийдсаад тэгээ буцаагаад өнгөө хөрсөө болгох хэрэгтэй юм хурцээрээ. Тэхийн болвол тэгээ өнгөө хөрсөн дотор байгаа амьд бичил биетүүд бидний одоо ялгцыг идээд тэр нойлын цалцаан хамт идээд ингээд тэр бидний үлдээсэн байгальд үлдээсэн зүйл бол хөрш шороондоо шингээд аюулгүй ингээд хар шороо болж үлднэ гэж ингэж бол бид нар дандаа хичээл заасан. Тэгээ энэ зунжингаа бол бид нар харамсалтай нь аялахдаа өөртөө ямар ч хөрзгүй аялсан. Яг одоо 10,000 төгрөгөөр төлөөд энэ хөрзийг авъя гэх үү. За. Данаад хөрзөж одоо авчиж бид нар яг одоо байгаль дээр туршнаа. Манай жорлонгоо өөрчлөлийн хичээлийг бүтэн жилийн турш сонссон хүмүүс бол бүгд мэдж байгаа. Манай одоо эко жорлонгийн та бүхэн танилцуулж байсан 17 технологи дээр нэмэх нь хурц гэдэг технологиг дандаа заадаг байсан. Тэгээ харамсалтай нь бид нар хурц гэдэг технологи өөртөө нэвтрүүлж чадахгүй байсараад баг жил болох нэ. Ингээ маргааш дэлхийн жорлонгийн өдөр болох гэдэг бүтэн жилийн турш заасан зүйлээ өөртөө хэрэглэхгүй нэ гэдээ бас жоохон харамсчихсан чинь Аз болоход ингээ отог дэлгүүрийг нэг оруулж ирж байгаа юм байна. За ингээд худалдаанд энэ хурц бол хизэнээс эхэлж илбэгшгүй одоо хэр зэрэг олныг оруулж байна. За одоо манайх бол энэ хурцыг бол ер нь нийтийн хэрэглээнд зориулж захиалсан байгаа. Одоо нэг 12 сар ихээр манай өвлийн захиалгатай хамт энэ хурц маань орж ирэх юм. Дээр нь шинэ жилээр нэгэндээ хурц бэлгэж болохоор юм байна тийм болж байна. Шинэ жилийн хамгийн гоё эко жорлонгийн бэлэг бол хурц байж болох нь ашиг тань. За бид нар дөнгөж сайхан отог дэлгүүрээс хурц авсан.
За яг одоо бид нар богд дууланд аялаж явнаа. Манай Жорлонгоо өрсөлдөлийн багийнхан. Тэгээ бид нар богд дууланд аялангаа бас энд богд дууланд аялахдаа хүрдтэй явж явах юм бол яаж байгаль дээлтэй би засах талаар бас аялж яваа аялагчдад танилцуулж яваа юм. За ингээд яг одоо бид нар нэгэн гэр бүлийнхэнтэй уулзаад байна. За ингээ аялагчтайгаа танилцуулъя. За сайн байна уу? Сайн байна уу? За танайхан гэр бүлээр аялж явна уу? Бид нар амралтын өдрөөр агаас байна. Хөөе сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Бид нар амралтаараа хөдөө гарч байгаа аяллаад одоо уул хангаад аялж явж байгаа хүмүүст хамгийн хямдхан аргаар хамгийн эко бизнес талаар танилцуулж явнаа. За одоо манай танилцуулгыг манай нутгийн шийдлийн гүйцэтгэх захирал Наманзул за Наманзлын охин Гүнжэнэ хоёр танилцуулах гэж байна. За одоо намаа маань хурц барьчихсан байж байгаа. За бид нар бол ингээ хүүхэд бас энийг аягуусаа ойлгосоо гэж бодож байгаа учраас Гүнжэнэгээ бас танилцуулмаар байна. За Гүнжэнэ хэдгээр ангид хэлээ? Намайг Энэр Гүнж гэдэг. Би шинэ сургуулийн 7 дугаар ангид сурдаг. За чи энэ хурцыг ашиглаж чадах нь уу? Ээжээрээ заалгадаа. За энэ болоод нөгөө авч явахад айгу авцаархан ийм хин хэмжээтэй. Ингээд өмдний төлөө мэлэн дээрч болох юм бол эмэгтэй хүмүүс одоо цонхруугаа аяг л тий. Термодад ингээ алхсан ч болно. Одоо амралтын өдрөөр гэлтгүй хүмүүс болоод энэ богдууд руу болоод өдрөө алхан алхдаг. Энд болоод хүмүүсийн ийм их хөл хөдлөлттэй газар. Гэвч одоо хүмүүс одоо зариусаа нэгш нийт эрхтний нойр байдгүй. Тэгээ ер нь явах болгонд айгу санаа зовж имзэлдэг байхгүй. Миний доор л би сайн бэлтэж авчаад явахгүй болоод ийшээ авчаад замд болоод бинти юм болоход айгу хүндтэй. Тэгээд энэ хурцтай алхандаа бүр амар алзах чинь. Ингээл ерөөсөө ингээ их хөгжсөн байна. Тэгээ ингэж дэлгэгдээл ингэж атгаад энэ ховл руугаа ячгаар буцаж гарч гар хөлөө эсэхгүй юм ээ. Миний анханаас ирэн. Тэгээд ийм эртээ энэ харин одоо газар хүлцсэн байгаа. За одоо туршаад үз. За Гүнжэнэ дийлсэн. Гүнжэнэ дийлжээвэл бас гайгүй хурц хүрз юм гэх гээд байгаа. За энэ хоёр нэг миний охины газар. За нэг ер нь бол бид нар газар бийцэхдээ өнгө хөрсийг юу яана гэж байгаа штэ. Өнгө хөрсийг нэлээд сайн сэмдэлж жагаад бийцчаад тэгээд тэндээ юу яана гэж байгаа. Бийцчаад тэгээд тэндээ чулуу гараад байна уу? Наач одоо газар хүлцэж байгаа хэцүү байна уу те? Намаа чи одоо өөрөө үзтээ. За эрэгтэй хүн үзтээ. Эрэгтэй хүнээр үзүүлээ. Оо, эрэгтэй хүн бол зүгээр орно биш. Одоохондоо ч газар юу газар хүлээж. Тэгэд хамгийн гол нөгөө хүрзээр бийцэхэд анхаарах юм юу гэхээр өнгө хөрсийг л ингэж хохлох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ өнгө хөрсийг хохлоход өнгө хөрснийхээ доор бийцээд тэгээд нойлын тас тэр бийцсэн ялгцаараа ингэж юугаар энэ өнгө хөрсөөрөө буцааж болох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь бийцлээ гэхэд буцаад энэ өнгө хөрсөөрөө ингэж бүтээж өгөх хэрэгтэй. Тийм өнгө хөрсөөрөө далдлууд энэ хүрзээр өнгө хөрсийг хохлоод өнгө хөрсний доор бийцээд тэгээ буцаагаад өнгө хөрсөөрөө хочих хэрэгтэй. Энийг л тайлбарлах гэдэг. Тэгээ энэ одоо 10,000 төгрөг гэдэг нутаг гэдэг бүрт 12 сарын 10-аас зарагдаж эхлэх юм байна. Тэгээ шинэ жил цагаан сарын их гой бэлэг болох байхаа гэж бид нэр танилцуулж яваа юм л та хүмүүст. За хэрвээ ийм хүрд байвал өөр чинь бэлгэн дэрвч юм өөр авах юм бол Хэрэгтэй юм ийм ууланд энэ хүрдэж аялах уу? Аялаа шүү дээ. Тийм үү. За ингээ бид нар одоо ингээд огцхон олондоо аялж явж байгаа аялагчдаа хүрдээ тайлбарлах ажлаа үргэлжлүүлж байна. За манай намаа бол хүрдээ маш ихтэй тайлбарласан. Нөгөө өнгө хөрсийг ингэж буцааж аваад бийцээд тийм нойлон татнаа байж буцаад тэр хөрсөөрөө ингэж болчихсон. Тэгэхээр байгаль дээлтэй хог хайдлыг байгаа хийхгүй тийм. Тэгээ хүмүүс явхад бас аюулгүй эрүүл ахуй талаас ч гэсэн тэг гიშгэж яриад ингэж биш явхад тийм асуудал амар тулгартай байсан. Өөрөө нэлээд сайн айлч үгүй. Гэвч чи дараа олооглаа. Тийм үү? Өдөр болго айлт юм уу? Үгүй хагасаа юм уу битээ шаф хөх юм аа гэл. Оо таа үдээ тустай айлч тий. Гэхдээ сүүлийн үед одоо хүүхдтэй дээрлэх гэдэг. Манай хүү одоо энэ хаваал л яваад шүү дээ. Яг байна тий. Зөө. Ер нь 0 хамгаалаад тий. Одоо энэ тал болд шүү дээ. Гарчаад байдаг шүү. Энэ наашгаа аялдаг хүмүүс ялангуяа зайсан лөө ирж явах замд ч нөгөө миний дэлгүүргөө байдаг шүү дээ. Яг тэрний хажууд майхантай юм отог гэдэг дэлгүүр байгаа. Тэгээ энэ отог дэлгүүр одоо энэ хүрдэг оруулж ирж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар энэ отог дэлгүүрээс дөнгөж саяныг авсан. Тэгээд ингээд туршиж үзэж яваа юм.
За манай лайвыг үзсэн үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай, сайхан аялцгаагаарай, эрүүл аялцгаагаарай.